дотор бол одоо янз юм лээ. Одоо ихэр юм бас. Цэвэрхэн тэр хүн амьдрахад тэр орчныг бүрдүүлсэн тэр тав дух ихэр гахалтай. Австрал амар таа. Бид нар айл хот руу яалаа. Вен хот руу. Шууд Вен орлоо. Шууд Вен орсон тий. 9000 км яваад бид нар ч Австрал орсон байгаа байхгүй юу? 9776 км яг пад гээд Венд орчихсон байгаа байхгүй юу бид нар? За Австралд ирсэн байна. Шал өрөнгө. Оройцоо харагдаж. Вен хотын захын одоо нэгэн дэлгүүрийн зогсоол төр ирсэн байна да. Яг энэ дээр метроны буудалтай энэ аятайхан төлөвлөгөө зогсоол байдаг юм байна. Одоо энэ чинь нөгөө төлбөргөл байгаа. Төлбөрг бахаа. Одоо энэ чинь бидний уулзах хэвээр хүмүүс маань бүгд ажиллаад байна. Вен International School гэж шүү дээ. Энийг заагаад хөтөлбөр аюулсан болно шүү дээ. Тэг шүү дээ. Тэ? Шүнээ. Өдрийн ажилтай байсан. Тэрнийг шүн болгож биднэрт зориулж солисон байгаа. Тэгээд одоо ажил нь тараад тэр бол бид нар бас нүгээр ховын өөртөө өвчлөх цаг гаргаад явж байна. Ван airport ticket гинэ. Гол онгоцны билет авдаг. За ийм биш. Trip the full price. Одоо нэг хүний бүтэн өдрийнх нь байна. өдөр гэж хараа байхгүй. Энэ van zone гэхээр одоо энэ Тэгээ нэг бүтэн хүний гэх юм. Тал хүн гэж битгий. бүтэн trip гэдгсэн нөгөө явалтын хол. Яа тийм үү. Food pairs энэ одоо тал хүн гэж байх. Тал хүн гэж байгаа шүү дээ. Бүгд өвдөж тал хүн гэж ярьж явлаа шүү дээ. Энэ одоо 24 40 энэ 1 2 3 өдрөөр нь билет бас авдаг юм. Энэ weekly гэхээр одоо энэ чинь юу вэ? 7 хоногор шүү дээ. Сар. Ямар бүгднгээс над энэ бүр юу нэг хорчоо. Back. Чи энэ хараа 24 48 72 цаг. Тийм 3 ийм вэний билет байгаа. Тийм байна. За тэд чи одоо тэгээд нөгөө алдарт Гатан хаан CC-ийг чи одоо гэрт очлаа шүү дээ. Гинээр юм байна. Их тансаг амьдарч ирсэн. Оо тэр чи айгу танцлалтай. Юу лээ? Хатан CC-ийг аав юм бэлээ? 80 CC. 80 CC. Хатан гэдэг чи англиар яриа гэж байна. Хатан ингээ хийж англиар юу гэдэг юм бэ гэсэн. Хатан хааны чи юу гэх юм бэ? Бодож байж Lady King гэж байгаа. Одоо л арчиж байгаа. Юу гэж хайдаг гинэ? Хөөе. Гэрийн юу гэж хайдаг гинэ? CC house. Where is the CC house? Эми хатан нэг. Lady King. Lady King ойлголтой ер нь л. Тэр оргийн ойлгож байх та тий? Ойлгоно. Хаттай хаан л гэж юм уу? Бэлгээ болтой хөрмөн. Наач хэлхий. Наач хэлхий хавар бохоод болтой. Асад амар орчод тоосож юу? Наригжах чи юм уу? Lady King. За мэдээж Австрал улстай өөрөө хатан CC хамгийн алдартай хатан, хамгийн үзэгсэлтэй хатан байсан юм байлээ. Хатан CC-ийн одоо үед бол тэр бүх барилга одоо хамгийн сонгодог гэсэн бүх бүтээн байгуулалтуудыг одоо тэр үед зарлаг гарч одоо бариулжсэн гэдэг юм лээ. Төгсөө хоол руу л хараад байх юм. Энд хэрэгтэй юм яриад байна. Вен хотынх нэр нэг юм сонирхолтой. Бүтэн өдрийн билет нь харин стажик 7 евро 69 центр байсан. Тус метроны метроных бүх юм нь орсон. Нэг билет авах бүх юм маань сууж байна. Өдрийнх нь. Мутгийн энэ дардуур. 7 евро 69 центээр аваад тэгээд тэр нь бол бүх метро авчихсан үнэгүй өдөртөө. За аялагчд маань метроныхоо билетийг Зискартаар худалдан аваад аяллаа цаашаа үргэлжлүүлсэн. Бидний аялж явсан улс орнуудад бол монголчууд маань байдаггүй тийм улс хот гэж бол бараг байхгүй. За бидний аялал бол ихэнхдээ одоо тэдэнтэйгээ холбоо барьж, за тэднийхээ тусалцаа дэмжлэгийг харамгүй авч явсан.
Ер нь бол томоохон түүх дурсгалын газруудыг үзэхдээ бол тайлбарлагчгүй орохоор бас жоохон учир дутагдaltaй. Тэгэхээр тэнд амьдарч байгаа монголчууд маань сайхан тайлбарлаад орчуулад өгөх юм бол бид нар бол бас илүү үзэх, ойлгох талаасаа бол илүү үр дүнтэй сайхан болж байгаамаа. За биднийг тулгаахын маань холбож өгсөн Австрид сурдаг Мөөгийг одоо шинэхэн танил маань биднийг тосч авсан. За ингээд эхэллээ. Хоттой танилцах аялал маань. Бид нар чинь Вен хотын захад машина тавиад орсон шүү дээ. Гэвч Вен харьцангуй замын хөдөлгөөн сэрэг. Явхад бол тийм төвөггүй санагдсан. Тий. Эхлээд орхичоод дараа нь буцаад машина аваад төв рүү орсон. Ингээд Вен хотоор хамтдаа аялцгаая. Лайн Фаргазе. Kleine Фаргазе. Ачилч. Ачи арай. Электраа. Kleine Фаргазе. Биднийг очсон бүх газар маань тосч авсан, гадарчилсан, тусалсан бүх ах эгч нар бол найз нөхдүүдээ энд аширанд бас баярлалаа гэж хэлэх нь зөв бахаа гэж бодож байна. It's a combination of consistency. Come on and sing. Oh, 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 oh. Come on, come on, come on and sing. Yeah. Come on, come on, come on and sing. Oh, oh, oh. За бид нар одоо яг Австрийн Вен хотын төвд оршдог. Одоо энэ Бүрэг театр гэж одоо Москвын ярьж байна. Драмын театр юм байна. Энэ нь одоо 1800 оны үед баригдсан герман хэлтэй үндэстнүүдийн одоо тухайн үед хамгийн том театрын төв болж одоо үүсгэн байгуулагдсан ийм театр байдаг юм байна. Хотын захиргааны одоо ийм байр байсан юм байна. Энэ нь болохоор 1872 оноос 1883 оны хооронд нийт 11 жилийн дотор одоо баригдаж дуусчихсан ийм барилга байдаг юм байна. Одоо энэ парламентын ордных нь гадаа нэрчээд байж байна. Энэ барилгыг бол 1864 онд Дайнын архитектурч Хансен гэж хүний одоо зураг төслөөр Египтийн сүмийн загварыг одоо шингээсэн ийм загвартайгаар одоо барьсан юм байна. За одоо бол Австрийн парламентын гишүүд энэ дотроо одоо ажил үйлсээ явуулдаг, сурал чуулганаа хийдэг ийм парламентын ордон байдаг юм. Дэлхийн 2 дугаар дайны үед бас бөмбөгөнд өртөөд дотор талынхын хэсэгтээ гэмтэл аваад бас багнуудын ахил сэргэн зассан гэсэн тийм яриа байна. Тэр бас амттай юм байна. Тийм үү. Тэгээд 1-ээс 5 дахь хооронд ажилладаг гэж байна. Тэгээд 5 еврогоор ордог гинэ. 1-ээс Хагасаа хагасаа өдрөөс. үед хагасаа өдрөө орно. 1-ээс хагасаа өдрөөс. 5 евро. Тэгээд 5 евро гинэ. За энэ бол одоо яг Хатан хааны ордон юм байна. Одоо яг Франц хаан, Сиси хатан хоёрын одоо яг өвлийн ордон. Хого. А? Ана бой. А? Ана бой. Ана хоо. Явах нь юм байна. Ана бай. Алтгүй. Ав байна. Тэр. Оо бай. Тэр байна. Энэ ямар ч юм байсан байна. Ямар ч байсан энэ Хатан хааны ордны одоо дотор маш олон орны бүрийн талбай байдаг байна. За энэ дунд одоо манай бүрийн талбайч байна. Бас ингээд зүрхээ талбай олон орны бүгд бүрийн хатан харах сайхан. Jawel, ik hoorde echt
live it fancy free. And if we walk that line, we were born to shine. Okay, to start your reign, you put your hand in mine. I wanna see you smile at me so I can get to know ya. Hey, so many things I wanna finally get to show ya. And every day is not the same as every day before it. And life can keep on coming, baby, let's enjoy the moment. Hey, 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 take a picture. Hey, 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 take a picture. Everybody wants to share a picture. Та мөнгө өгнө. Яа, хатаг юу шиг. Яа цаглаа. Бодчихсон чи яг миний үг. Чи өөрөө үг авсан шүү. Мөнгө өгнө. Өөрөө. We'll remember what we did and with our steps for trade. Shake a little, take a little time to make it funny. Laugh a little, find a way to make it bright and sunny. I can hardly wait to see what life is gonna show me. And every single day I wish the world could get to know me. За энэ харагдаж байгаа хонгил бол хуучны одоо шорон байсан юм газар байсан. Яг хотынхоо төв хэсэгт байдаг. За ийшээгээ бол хүмүүс зоос шиддэг тийм боломжтой юм байлээ. А дээр үед бол энэ дотор байсан хоригдлуудад хажуугаар нь хүмүүс өнгөрж явахдаа одоо харуул хоёгуудад нь харагдахгүйгээр хоол шидэж тэгж одоо тус буян болж баярлуулдаг байсан байгаа. За тэр уламжлалаас нь бол одоо энэ зоос шиддэг уламжлал одоо өвлөгдөж тогтсон юм болоо гэж ойлгосон. Дээдл нэрийг тэр талаагс гэж. Надад ч 12 биш биш шүү дээ. Яс. Ялаавыг дэлхийг заа томдоош сэтгэлтэй жижигхэн За биднээс ингээд яарч байсан Австрийнхаа төв гудамжинд одоо энэ чи сүмийн яг урдлын талбай дээр байна. Нас яваа. За өнөөдөр 4 сарын 16-ны өдөр манай аялагч Эдик юм төрсөн өдөр болж байгаа. Одоо тэгээд Эдиктэй болчихсон. За ингээд Эдиктэй өнөөдөр төрсөн өдрийгээ дүргийа. Биелоо. Би энэ рүү хараад. Тот гэдэг юм байна. Я яг л авчих. Төрсөн өдрийн минь дүргий. За. Слушай, болохгүй мүү? Ямар хурд юм бэ? Арай хурдан уу юу? Яса. Хүлээж авахтаа бодчих. Энийг нь долоогоо нэтгэе наа гэж яа. Манай баярлалаа. Австрид амьдарч байгаа манай хоёрыг хэлэх шиг. За дараа төлбөр Зискарт маань бол өөрсдөнд шаардлагатай байгаа мөнгөө одоо хэрэгцээтэй үедээ авч хэрэглэчихэд дараа нь одоо буцаагаад төлнө гэсэн үг. Тэгэхдээ бас 45 хоногийн дотор буцаагаад картандаа байршуулчих юм бол банк танаас нэг ч төгрөгийн шимтгэл авахгүй гэдэг нь бол үнэхээр таалагдсан. Яг одоо нөгөө энэ Австрийнхаа Франц хатан CC2-ийн хорин бол яг одоо энэ сүмдээ болж исэн юм байна. Одоо бол бас энэ жоохон засвар хийгээд нөгөө сэргээд засгууж ажиллагаа явуулж байгаа. Гадуур нь Каркацаа гэдэг бас энэ гоё хэсэг харагддаг. Том театр байсан л та. Тийм. Дөрвийн театр байсан. Драмын театр, дөрвийн театр. Тэр нь болохоор бас үнэхээр гоё дэлхийд бас айгүй томдоо тооцогддог. Гайхалтай театрууд гэдэг юм байна. Одоо тийм их уурлаг сонирхолтой юм шиг. Тэгээ театр руу орж үзэх хэрэгтэй юм шиг байна. Өдөр чи гаднаар дэлгэц мэлгэжтэй билээ шүү дээ.
Яг тоглолт болж байгаа тохиолдолд бол дэлгэцэн дээр гардаг гэсэн. Тэгээд дэлгэцэн дээр бас Бид нэрийг яваад өнгөрөхөд бол ялч гараагүй. авалт байгаагүй шүү дээ. Тийм тийм. Тийм баахан сурчлагаа үзэж байгаа юм шиг. Оо бүр ингээ сандал засцсан. Хүмүүс суугаад сад. Тийш хав вэнд лүү. Вэнт шүү дээ. Том жаа. Вэнд тийм. Тэ нөгөө дүүрийн жаадрах юм. Тэр чинь ордны одоо нэг юм хувцастай нэгтүүд ордын зар шагалт юм байл юмсан. Нөгөө машин чинь энд байгаа Кагран дээр байгаа. Тэгээд нөгөө юу ishte парк Пратер мэсээ гэдэг энэ дээр юу Пратер шүү дээ энд байгаа. Бид нар ийшээ ирээд тэгээ манайх руу дамжаад энд буугаад энд манайх байхгүй. Тэгээ буцаж гараа эндээ суугаад ийшээ гараад бид нар бүрээр ахлаа шууд нар ингэж энд бүрээд энэ дээр ууны яваа. Тэгээ рад хаус парламентын ордон гэсний энэгээр иргээд ийш ингээд энэ дундаар явж байгаа ийш ирчихэж байгаа. Буцаад юм. Тэгээ яг энэ нэгдүгээр цайраа. Энэ нэгдүгээр За одоо бидний очих Хатан Сисгийн зуны ордонд юм байна шүү дээ. За бишгээ урагшаа. За аялагчд маань алдарт Хатан хаан Сисигийн зуны ордон дээр. За Хатан Сисиг бол манайхан киногоор маш сайн мэднэ. Бидний хүүхэд байхаас ахуулаад Хатан Сиси гэдэг одоо киног үзээд бүр тийм сэтгэл тоногшсон байдаг шүү дээ. За энэ хүү Хатан Сисигийн зуны ордон бол үнэхээр бас архитектурын маш гайхамшигтай шийдэлтэй үлэмж тансаг юм ордон байлээ. Захин харагдахгүй тийм том цэцэрлэг түрээлэнтэй, маш олон амьтантай, амьтны хүрээлэнтэй ийм сайхан цогцлбор байдсан байлээ. За үзэгчдээ тэгээд уг нь гоё дүрс үзүүлэх гэж одоо дорооно нисгчий гэсэн чинь за харамсалтай нь хамгаалтын албан зөвшөөрөл өгөөгүй. Буудаж унгана гэж хэлсэн шүү. Тий бас Европтны халдлага гарсантай холбогдуулаад нисгчхүү гэсэн бас буудаж шүү гэсэн тийм анхааруулгыг өгж илээ. За тэгээд энэ гайхамшигтай том цэцэрлэг түрээлэн дотор бол Хатан хаан Сиси өдөр болгон одоо алхаж зугаалдаг байсан байгаа. За нэг сонир мэдээлэл бас сонссон л доо. Тэр юу байсан бэ гэхээр Хатан хаан Сиси маань хөгшрөөд жоохон нас ахаад ирсэн үедээ зураг огт зуруулаагүй гэж хүмүүс хэлэх юм байлээ. За энэ нь бол одоо нэг гоо сайхан хിവэрэ үзэсгэлэн төгс хിവэрэ одоо түүхэнд үлдэх гэсэн тийм өөрийнх нь бодол байсан гэж хүмүүс ярих юм билээ. За ингээд Сиси Хатаны ордонтой хамтдаа танилццгаая. Тэгээд Австрал үнэхээр гоё Хатан Сисигийн зуны ордны тэр цэцэрлэгжүүлэлт тэр бол үнэхээр гайхалтай. Тэнд одоо хамгийн одоо эртнийдээ тооцогддог амьтны хүрээлэн байгаа. За тэр чинь баг юу гэсэн бэлээ амьтны юу гэлээ 8400 гаруй амьтантай гэж. За энэ гайхамшигтай цэцэрлэг түрээлэн бол одоо 160 орчим хэсэгт хуваагддаг гэж байгаа. За тэгэхээр энийг одоо явж үзнэ гэх юм бол нэг өдөр өвтэй гэх юм бол нэлээд хэдэн өдрийн одоо аялал болох юм шиг байгаа. За ер нь энэ хүмүүс нь хараад байхад бол ер нь их гоё спортлог юм аа. Тэгээ ингээ харахад л хөгшин залуугүй дугуунсан, алхсан, гүйсэн тийм эрүүл мэндэд анхаарсан байдал нь үнэхээр их таалагдж байна. Тэгээ сүүлийн үед манай залуучууд ч гэсэн бас яг ийм эрүүл мэндэд анхаардаг болоод байгаа шүү дээ.
Европ ТV-ийн 7 улсаар жирийн Монгол залуучууд жижиг тэргээр аялалд гарлаа. 2 сая төгрөгөөр 22 мянган км. Үзэгчдэд хэлгээд бомб хаадгүй юм байна. Шөнийн 24 цагийн өдрийн 24 цагийн төлөвшний байрны аялалч юм байна. Айж хэлж нэлээ. 24 цагийн хав. Тийм байна. Цагийн. Их мөнгөөр биш, их мөрөөдлөөр аялцгаая. Мянга сонсохоор нэг үз. Аялагчид Европын тойрон аялал. Улаан өндөгний баяр таарсан байсан болохоор бас тэр амтны үргэлжийн төр амардсан байж таараад. Тий. Үгүй тэгээд яаж ч бодсон нэг өдөр октод 2 өдөр тендер шахаад бол амжихгүй мөлий. Тухтай яг нэг улс дээр нэг 3 хонж болохгүй. Ингээд нэг юм үзчихэл дараачийн газар очихлоо гэж хааччих. Тий, хааччих. Цаг бол яг тийм жоохон юу бол хангалттай байж байгаа. Хангалттай байж явах юм уу эсвэл ингээд 6 7 орноор явах биш. Нэг орноор нэг явах. Нэг орноор сайн судах чадвар нэр юм шиг байна лээ. Яг тэр тэгээд хөв одоо аялагч болгоны өөрсдийнх нь боломж болцоо. Яаж нэгээс 2 орно. Тэгээд тохиолдол нэг улстай удах уу эсвэл олон улсаар богино хугацаанд явах уу гэдгийг бол өөрсдөө. Тэгээ нэгээс 2 улсаар. За тэгээд Венес гараад хаашаа явлаа. Австрийн Тирол мөн. Тирол Прус гэж жижиг нас. За Австри улсынхаа баруун хэсгээр нь бол Альпин руу оршдог байгаа. Энийг үзэгчин сайн мэдэх бах. За энэ хэсэг бол үнэхээр үзэсгэлэнтэй, дуу алдмаар ийм сайхан байгалийн тогтцтой ийм газар. Энийг бол одоо аялагчдад зөвлөхөд бол Австрид очиж энэ Альпин рууг бол заавал үзээрэй гэж одоо бүр зөвлөмөр байгаа. Ер нь бол Венес гараад нэг 600 гаруй км яваад орчин. За энэ хоорондох байгалийн үзэсгэлэн тэр байгалийн зүй тогтцол бол үнэхээр гайхалтай гэдгийг та бүхэн өөрсдөө ирээд үзэх юм бол илүү их таашаалыг мэдрэх болно. Оо тэр аклаад байна уу? Аклаад уу? Энэ маань атлаач. Тэгээд одоо ийм ишид явах юм уу? Ишид явах байх уу? Одоо ч яг хөргий дөө. Наад чинь баг смактай. Хүрг. За. Та тэр уулыг. Альпин нурууныхаа яг голоор нь одоо яг аль жуулчлал хөгжсөн зам байдаг юм байна. Энийг бол одоо буудал, ресторан, за тэгээд нөө цан чаргаар болгох тийм сонирхолтой жуулчлал яг Альпин нурууныхаа гол энэ зам дагуу явж одоо байрлалт юм байна. Сайн бид нар одоо тэр уулргаа өгсдөг тороосон гүүрээр нь лефтээр нь дэшээ гарах гоцсон ч өнөөдөр нэг улаан дүүний баяр болохоор энэ ч бас бүх юм амарцсан байна. Тэгээд нэлээ өксөөр нэлээ уруу тахир зам ихтэй болохоор энэ голдоо манай наклаад нэлээ муудаад халчлаа. Яарч нэг хэсэг наклаадаа бүргэж байгаа. Тэгээ. Бишээс янз 9 км яваад доошоос орох юм байна. Эсвэл Өөр яах вэ? Салсан гэж шүү дээ. уулаараа яваад хаар тий. Улдаараа явж байхаар жоохон шондоо юм байна. Халхан нэрээ. Аклаад ингэж халтдаг юм уу? Яа юм одоо. Уг нь гайгүй сайн линд гэж авдаг юм шүү дээ. Тийм шүү дээ. Сайн. Уг нь Монголоос бид үс нэгэн Нэлээ бэлтгэв. яагаад гэж. За баахангаа юу тийш барив. Юутай цайлах уу? Юутай. 2 км яваа. Цайлдаг ажил. Юутай тийш маахангаа бараад юутай хоолоо хийдэ одоо. Гахамах үлдсэн шүү дээ. Альпин нуруугаар нэг утаа бай, Наклаадаас нэг утаа бай даа энэ хоёр. нэг утаа мантай гэдэг. Уг нь чи 18 км газар яваад. За бид нар Австрид тосч явах Тамира гээд найзандаа очих гээд явахдаа бид нар хурдны замын төлбөрийг төлөөгүй орцсон. За тэгээд хаалт таарна гэж бодоод явуулсан чи огт тийм хаалт таараагүй.
За хэрвээ тийм хаалт одоо мөнгө хураадаг пост центр байхгүй бол хамгийн ихний колонк дээр зогсоод одоо хурдныхаа төлбөрийг төлөөд тикетээ заавал авах хэрэгтэй мэлээ. За бид нар явж ирсэн Австрийнхаа одоо баруун хэсэгт нь оршин тэр Брюцгээд хотод одоо ирсэн байна. Замс цасарууд ихэлсэн одоо ч орсоор байна. Энд за Тамира энд одоо манай найз Тамира гэж залуугийн одоо гэр бүлээр амьдэрдэг. За сайн байна. За сайн. Сайн сууж юм. За ажил амьдрал тавтай. Олон төрлөд чиний өгсөн аягийг чи хийгээд яг л цаад гэлэн байна. За орох уу. За хамтаа. За бид нар Австрийнхаа одоо баруун хэсгийн хот одоо Брюцэд ирсэн байна. Энд чи одоо манай Тамира гэдэг найз маань одоо гэр бүлийнхээ хамт амьдардаг. Яг энэ айлын нуруугаа дагаад аялал жуулчлал аягүй өндөр хөгжсөн юм байна. За энэ бүдийг харах юм их байдаг юм байна. Тийм болохоор одоо бид Тамираг энд ирсэн. Байж юм да. За Тамирагийн ажлын өндөр. Явж байгаа одоо ажил ихтэй байна уу? Одоо энэ гайгүй болж байна. Энэ сауны ажил дуусна. За Тамирын чи одоо гэр бүлээр амьдарч байна уу? Ээж ингээ гэр бүлийнхнээс танилцуулаач. За. Манай ээж байна, манай эхнэр мөнх зүр, манай хүү инх орчлон, охин танхил 3 настай. Энд чи ер нь хэр удаж байна одоо ирж сууршиж амьдраад? Бид нар ч одоо яг 13 жил болж байгаа. 14 дахь жилдээ орж байна. 7 сард 14 жил болж. Яг Австртаа юу? Тий, яг Австрт, яг энэ Тирол, яг Австрт ирэл 14 жил болж байгаа. Энд төрсөн гэсэн дээ? Энд төрсөн гэд бас хэл Монгол хэлээ бол бас аюул сайн ярьж шүү. Тийм бид чинь даа дэвтэй монголоор ярьдаг. Энэ чи хүүхдүүдтэй гоё. Баян монголоор. Миний өвчин тэгээд онцорно. Онцорно. Тий. Өвгэн. Өвтэй цуцаа шиг. Өвтэй бол нэлээд цуцаа шиг. Өвөөсөөс салах. Брюцэг ер нь жоохон товчхон танилцуулбал энэ яг ер нь ямар хөнгө төвтэй хот байдгийг юугаараа босдоо хот мотос онцлог үү? Брюцэг хамгийн онцлог нь Итали, Швейцар, Австрийн ингээд болон яг одоо тийм 3 улсын хэл. 3 улс бэлчээр. Тэр шиг одоо эндээс чинь бид нар ерөөсөө 30 км яваад Швейцар орчин, басна 35 6 км яваад Итали орчин. Тэгээд энэ бас тэр юу сонслоо энэ Канадны ус нь амар сайн байдаг юм тий. Тийм ерөөсөө Одоо гүний ус, уулын ус. ерөөсөө цэвэр нөгөө байгалийн ус. Ер нь тэр бол нөгөө ус сайтай, байгаль сайтайгаар онцолдог. Тэгэхээр энийг бол ер нь өвөл зунгу жуулч төр тасрахгүй юу? Тасрахгүй. Жилийн 4 үйлрэл. Жилийн 4 үйлрэл тест өвөл зунгу тасрахгүй. Энэ зүгээр ингээд өргөвчийн үрэл аялж байгаа хүн бол энэ одоо зүгээр годомжны хоол гэх юм уу? Одоо нөгөө кебаб тий. Иймэрхүү юмны үн ер нь ямар үнэтэй? Хамгийн easy. Айгуу шүү дээ. Одоо Шинжин штэ ер нь баг тэр кебаб авч яхаар тэгээ үсний шүүр ороод одоо реклама бодлоод авчаад хамаагүй ядаж 2 удаа идэх юм яа. Нэг кебаб мөнгөөр 2 цайлчих хэмжээний үнстэй юус аваад. Үнс харсан бол айгуу шүү дээ. Ялангуяа Австри герман явуулсан. Одоо зүгээр ингээд төлөвлөж явж байгаа 10 хоногор явж байгаа ч юм уу ийм хүмүүстэй ордны зам амжин гэдэг байна. Энэ 8 евро гэдэг аа. За 9 евро. 8-аас 10 евро Тийм шүү дээ. Яасан чинь тэгээд одоо бодвол бас нийлээл бас нэг баярсан юу юм уу тэмдэглэн өстэй одоо юу. цагаан сарын чинь тэгэл нэжмэл тэмдэглэж байгаа. цааз Монголд байгаа юм шиг Нөгөө яг Тиролд болохоор хамгийн хөгшнөө нь байдаг байхгүй. Хамгийн настай. Бүгдээрээ тий хамгийн настай би тэгэл манад яг л ингээл аав ээж дээр ярьж байгаа юм шиг хөөрхөн шүү дээ тий. Бүгдээрээ зүгээр машинаараа тий. Суугаад тий зүгээр шүү. Тэгэл яг ингээл нэг Монгол хувцаа уусчаал яа Монголд байгаа юм шиг. бид нар Австралийн Брюссель гэж бодоод байсан. Австралийн Брюссель гэж. хэрвээ та Австрали улс Австри шүү дээ. Австрали. Яа биш ээ. Австри улсын Брюссель Брюссель гэрч байна. Брюссель юм. Төвшиг байсан чи найз нөө оцсон хотынхоо нэрийг хэлэхгүй. Төвшөө. Бид нар ч хаана ирчээд байгаа юм бэ? Брюссель. Тийм билүү?
Нэмээд тийм амар ихтэй. Брюсселд Тэгсэн би нөгөөх нь Брюсселгээ ойлгоцсон. За яа бид нар одоо Австрали улсын Брюссел үү? Австрали. Тэгээд тэр Австрийн Брюс гэдэг хотын нэрийг бол мартахаарг болтлоо гэж байна. За тэгээд Австрид ингэсэн. Биднийг бас Брюсгээ хотод очихсан шалтгаан тэр Брюс гэдэг хот өөрөө болохоор яг одоо яг айлчуулны хаяг доор байдаг. Аялал жуулчлал нь айгүй хөгжсөн. Ялангуяа Альпийн нуруунаас нөгөө цас мөсөөр гуулгах, цаан чаргаар гуулгах сонирхолтой хүмүүстэй заавал очиж одоо үзэх ёстой мэл. Тэгээд тэнд бол яг бүр тийм одоо гуулгах зориулсан хүмүүс зориулсан буудал, хоол, хувцас хэрэглэл тэмдгээс багт. Бүх юм байж гарах. Тэгээд тэнд чинь нэг бид нар нэг урсдаг югаар дээшгээ хэдэн мянган метр өндөрт гарлаа. Тэр чинь бас тэндээ өндөрт нь бас гарч чаддаг юм аа. Дунд тавьсан гэсэн тийм. Тэр чинь хойж ягаад буруу билет авчих шүү дээ. Буруу билет аваад бурууд нь суугаад нэг бас бүр аргилгүй явж чаддаг. Тал дээр авчир чинь бол билет авахд нэг хүний 11 евро. Тэгээд цаашаа бол ингээд солигдоод явах юм бол шин чинь улаан шугам, цэнхэр шугам, шар шугам гэдэг байгаа байхгүй. Оргил руу өөр өнгөтэй явдаг. Бид нар шартын сухад 11 евро. Цаашаа ахаад дэжлийгээд улаан явж байгаа. Тийшээгээ суух юм бол 12 евро, 17 евро ч юм ингээд. Яг л мөнгөний шуудаас бас багц юм байдаг баг та. Тий, багц юм бас байдаг. Тэгээд 1 евро юм шиг. Тийм байна. 17 евро. Нэг хүний 11 евро. За, бид тэр орбит руу гарах татвар авчлаа. Одоо ийшээ нөгөө проосон танд суугаад явна да. За байгалийнхаа энэ сайхан тогтцыг ашиглаад энэ чи ийм сайхан аялал жуулчлалын суурь баазуулсан бүхэл бүтэн том хотыг бол маш зэгцтэй, маш өндөр зохион байгуулалттай барьсан нь бол үнэхээр гайхамшигтай юм байлээ. Энд одоо байхгүй ч юм алга. Яг аялал жуулчлалд зориулсан, одоо аялагчдад зориулсан бүх зүйлийг бол энд нэг дор төвлөрүүлж чадсан байгаамаа. Худалдаа үйлчилгээ маш сайн хөгжсөн. За аялагчдын ая тухайг одоо хангах бүхэл талын одоо зүйлсийг энд зогслоо чаджээ. Энэ манай хандаатаас хэрэг том уу юу? Энэ манай хандаатаас чөтл том юм дөө шүү дээ. Чөтл том. Хамгаалаад байдаг хэдэн баашаа чинь дэлээ шүү дээ. За саяцгаараа. Хаяа манайхаар ирээд орж гарч байгаараа. За баярлалаа. Ишиг манай Тамирагаад найз маань одоо аав нь ийшээ орж цаав гэж дуудаж байна. Тэгээ ийшээ орж Австрахта яриа өрнүүлээ да. За ингээд нөгөө үндснийхээ тоглоомыг эн чи бас тоглуулсан да. Нилээн үзэж байгаад инженер хүү юм болохоор бас учрыг олчж байлээ. Бас сонирхуулахад манай Тамира маань одоо өөрсдийнхөө гаргасан зураг төслийн дагуу энэхүү баашингаа одоо өөрсдийн гараараа барьж босгоод халуун ам бүлэрээ тогтохтой сайхан амьдарч байгааг нь харахад бас Тамираагаараа бахархах сэтгэл төрж байлаа.
аялагчд маань явсаар хагаад одоо альпин дургийнхаа дагуу оршдог. Нэгэн фермер айл ирсэн байна. Энд бол жоохон сараад сэрүүфтер байна. Яг одоо бол энэ нэлээ уул руугаа дээшээ гараад ирлээ л дээ. Тэгээд энд австрчууд бас өөрсдөө мал аж ахуй, тийм фермерийн аж ахуй маш их эрхэлдэг юм байна. Тэрийн сонирхлыг гэсэн энэ ч одоо хүр байна, гахаа байна. За тэгээд эдрийнхаа одоо ашиг шимээр амьдарч идэг юм айлууд байдаг юм байна. Амар том биетэй хаанууд байдаг юм байна. Тэгээд нэг гахаа нойролцоогоор бол нэг 300 орчим хил татдаг гэж. Тэр нь бол өсвөр том биетэй тийм өдрийг хаад байдаг юм байна. Тэгээд энэ өөрөө нэг гахаа утсан бахаа хийдэг юм байна. Өөрсдөө бас жижигхэн тийм юм үйлдвэртэй. Тэгээд энд фермер дээр нь бас том биетэй өхрүүд байна. Ер нь бол дандаа сүүний чиглэлийн өхрүүд гинэ. Тэр өхрүүдээс нь өдөрт 2 удаас хахад 40-с 42 литр сүү авдаг гэж. Тэгэхээр бол ерөөсөө бараг л зөв сүүний машин. Чи одоо бүр тэгээд тэр сүүгээ боловсруулаад цагаан идэ хийдэг юм байна. За бясалгаа хийдэг юм байна. За тэгээд бас савлаа зарахын зараад өөртөө ингээд ашиглаж юм биз дээ. Маханс нүгтэй тоглож байна. Амахатаа тоглож байна. Охотоо би ярьчих юм. 탈출도 막아 바로 놓으시는데 탈출 찍었다 다시 하라. 뭐야? 너 콧대가 제일 좋으시대. Доошоо юм торон шалтаа болохоор доошоо ингээд моднуудын дээрээс хийггүй байдаг. Манай нөгөө Архангай аймгийн чулуутын гол дээгүүр шилдэг гүүр тавьчих байсан. Мэдээлэл фэйсээс уншсан. Одоо тэр тавьчуд бас ингэж харагдах байх тийм. Ингээд доошоо юу. Ээсээ юм унгаавал тэгээд дуусаа. Гот хойноос үсэн. Одоо яг шууд шиг ингэж юм.